байгаль орчин, аялал жуулчлалын яам үзүүлж байна. Монгол орны хавьлын Сибирийн их тайгын өмнө зах, за тэгээ Төв Азийн хээрцлийн яг торгон зааг дээр энэ уур амьсгалын эрс дэрс тийм хатуу ширүүн нөхцөлд ургадаг. За байгалийн аясаараа бол тэлэн ургах тийм одоо хязгаарлагдвал одоо орчинд байдаг. За тэгээд нөгөө талаараа энэ ойн түүмэр хөнөөлж явж хууль ус мод бэлтгэл уул уурхай гэдэг хүний одоо үйл ажиллагаанаас улбаатай ийм одоо нөлөөлөлт бол хялбархан ийм өртөх ийм одоо эмзэг ийм экосистем. Гэхдээ манай орны хавь бол гол мөрний одоо усыг нөөцийг зохицуулах, хөрсийг илэгдэл эвдэрлээс хамгаалах, за ургамал амтан бичил биетний амьдрах, тааламжтай орчныг бүрдүүлэх, хүлэмжийн одоо шингэн барих, за мөнгө цэвдгийг бол одоо тогтоож ярих, цөлжилтийг сааруулах гэдэг одоо экологийн хувьд бол асар өндөр ач холбогдолтой. За манай орны ойн сан бүхий газар одоо хаагур байна вэ гэхээр манай Монгол орны хойд хэсгийн буюу Шилмөөст навчид бай бүхий нэг хэсэг газар байна. Дээрээс нь одоо нутгийн өмнө захаар говь цөлийн бүсээр тархаж ургасан заган ойгоос бүрддэг. За нийтдээ бол Монгол улсын ойн сангийн одоо га талбай хэмжээ бол 18.6 сая га. За буюу нийт нутаг дэвсгэрийн 11.9% бол эзэлдэг. За тэгэхээр ойн сангийн нэг чухал үзүүлэлт байдаг. Энэ хэр одоо эрүүл байвэ гэдгийг тодорхойлдог ойрхог чанар гэдэг нэг үзүүлэлт байдгийг. За энийг бол хүмүүсийн ойн сангийн нийт талбайтаас андуурч ингэж ойлгох явдал байдаг. Яагаад гэвэл одоо тухайн улсын ойн сангийн ургаж байгаа тийм ээ. Ойгоор одоо хэвийн эрүүл ойгоор бүрхэгдэж ургаж байгаа ийм газрын хэмжээ буюу бидний мэргэжлийн хэллэгээр бол ойгоор бүрхэгдсэн талбай хэмжээ гэж. Тэр нь болохоор Монгол улсын хэмжээнд бол 12.5 сая га буюу нийт нутаг дэвсгэрийн одоо 8 орчим хувийг бол эзэлж байгаа. За тэгээд сүүлийн одоо 5 жилд бол манай улсын ойн сангийн ойгоор бүрхэгдсэн талбай хэмжээ бол одоо тогтвортой хадгалагдаж байгаа. За 2017 онд бол 7.9% байсан бол 20 оны байгаль орчны төлөв байдлын мэдээгээр бол 8% болж 0.1%-аар өссөн ийм одоо нааштай үзүүлэлттэйгээр бол гарч ирж байгаа. За манай улсын ойн сангийн нийт хэмжээнийх нь 83.1% нь бол хамгаалтын бүсээ эзэлдэг. За үлдэж байгаа хувь нь бол ашиглалтын бүсээ байвал эзэлдэг юм аа.